За бүгдээрээ сайн байцгаана уу? Бид нэр shape буюу дүрс ашиглаж анимашн хийх одоо хичээлийг үзэж байгаа. За өмнөх хичээлүүдээр shape дүрс хэрхэн байгуулах болон shape дүрсний операторуудын талаар үзсэн бол өнөөдөр shape дүрсний тэдгээр үздсэн зүйлсүүдийг ашиглан хэрхэн анимашн хийх талаарх буюу анимашны хэдэн практикуудыг хийж үзэх болно. За тэгэхээр багш нэг ийм дүрсний анимашнууд бэлдсэн байгаа. Бүгдээ энийг эхнээс нь эхлээд яаж хийхийг үзэх болно. За бүгдээ эхлээд үзцгээе. За ингээд лого гарч ирж байгаа юм анимашн байгаа. За тэгэхээр ерөөдөө төстэй анимашнуудын багш нь ингээд ижил өнгөнд лейерүүдийг өгсөн байж байгаа. Лейерүүдээ бүгдийг хамтдан сонгоод уртлын өнгөн дээр дараад эндээс ингээд өнгөнүүдийг сонгоод өгөх боломжтой байдаг гэж байгаа. За тэгэхээр өнгөнүүдийг мөн edit preferences эндээс за general гэж орж аваад label гэж ороод эндээс бол ингээ өнгөнүүдээ сонгоод нэрнүүдийн нөгөөдөгөөд өөрчлөлт хадгалчих боломжтой байдаг байгаа шүү. Бүгдээ өөрсдийнхөө дуртай өнгүүдийг дуртай нэрээр нэршлээд өгч болно. За ингээд хамгийн их нь бүгдээ энэ цэнхэр группт байгаа. Одоо анимашнуудыг үзцгээе. За тэгэхэд бол бүх лейерээ сонгоод энэ уртлын цагаан isolate буюу нөгөө зөвхөн эдгээрийг хардаг одоо товчон дээр дарчна. За тэгээ тоглоулаа үзэх юм бол энд бол нэг дандаа circle буюу энэ бөөрийнхий дүрсээр хийдэг хийсэн анимашнууд байна. За тэгэхээр эдгээр анимашнууд нь болохоор анзаарах юм бол дандаа зурагдаж гарч ирээд алга болж байгаа. За зарим нь бүдүүн, зарим нь нарийн, зарим нь болохоор одоо шууд томорч гарч ирээд дотроос нь бас дүрснүүд гарч ирээд гэх мэтлэн байдлаар одоо зурагдаж байна. За энэ дээр шинэ shape layer үүсгээд shape layer дотор контентэд нь ellipse гээд за тэгээ stroke өгчнө. За энэ хоёр байхад бол ер нь бид нар хангалттай. Эндээс group өгөөд яг групплж болно. Ойлгомжтой байх үднээс энэ хоёрыг group руу оруулчих. За энийг ellipse animation гэдэг нэрлэж. За бид нэр stroke-т болсон. Stroke-ийн өргөний баг зэрэг нэмээд за энийг бүрзүүлэхэд тулд ингэж харъя. За эндээс size-ыг бид нэр өөрийнхөө хүснээр өгч болно. За анимашн хийхэд хамгийн чухал зүйл нь бид нэр энэ дээр trim path өгөөд за trim path бол тухайн энэ дүрсийг бол ингэрчиж үүдэг оператор байж байгаа. Бид өмнөх хичээл дээр үзсэн. За trim path операторыг бол эхлэлээс төгсгөл хүртэл 100% нь одоо ингэ харж байна гэж. За тэгвэл одоо бид нэр төгсгөлийнхийг нь нэр багасгаж өгөх хэрэгтэй байгаа. Эндээс ишээгээ өгөөд ингээд зурагч. За ерөөсөө юм амархан энийг одоо keyframe easy болгоод за жоохон богинохон хугацаанд өгөх юм бол хурдан гарч ирнэ. За easy бид нэр өшөө soft гоё хөдөлгөөнт болохын тулд ингэж байна. За энэ бол нэг анимашн гэж бодъё. Бүгдээ энийг дахиад нэг хувлаад хувьсныгаа энд тавьчих. За энийг аваад за энэ бол нөгөө яг энэ easy ийм байж байгаа. Одоо бүгд энэний easy-ийг ингээд бодор ингээд өгч. Арай өөр болж байна. За тэгээ дахиад энийг хувлаад энийг энд тавиад за анхныхаа easy-ийг одоо бүр ингээд тултлан татаад өгч. Нэг speed graph-оор нь өөрчлөх юм бол амар ингээд тултлан ингээд татаад ингээд татчихна. За тэгээд value graph нарыг ингээд дээш тааш болж болохгүй. Тэгэх юм бол overshoot буюу дээшлээд утхан дээшээ болоод доош олох тийм болчихно. За ингээд 3 өөр төрлийн зурагдж байгаа гол ингээд хийчлээ. Энэ бол анхных бол ерөөсөө шууд бараг зурагчж байгаа. Ганц is гэдэг шууд команд өгсөн. За энэ бол баг зэргийн is болгож өгсөн. За энэ бол бүр тултлан нэлийн is болгож өгсөн учраас нэлийн удаан шилж гисэж байгаад аюу хордон гүйцэгдээд тэгээ буцаад удаан төгсөж байна. За иймэрхүү. За тэгээд эднэрийнхаа эднэр дээр хэд юм хийгээд өчөж болно. Жишээлбэл эднэрийг ингээд жоохон нарийсгаад хувлаад дахиад энд магадгүй өргөн болгоод тэгснээ size-ыг нь багасгачих. Төлөө. Size-ыг нь багасгаад
тэр нэг хэмжээнүүд нөр болчихно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ дээр нэг зүйлийг нэмэлтээр зааж өгөхөд эдгэрийг бүгдийг нь устгахжээ. За тэгээд ингээд shape layer-ыг хөвлөд олон болгоод анимашн болгоход амар болгох үүднээс бүгдээр энэ дээр нэг expression буюу удирдлага хийж өгье. За энэ дээрээс slider control гэдэг өгөөд энийг болохоор size буюу хэмжээ гэсэн үг юм. За энийг яах гэдэг нь ихлээр бүгдээр энэ ellipse. За энд бол биднэрт ellipse, trim path, stroke гэсэн гурван утга гэж байна. Энийн ellipse-ийн бидний size буюу энэ дугуйныхаа хэмжээг нь ишээ зааж өгөх гэдэг нь гэсэн үг. За энийг бол одоо нэг 100 гэж өгөөд энийг адилхан 100 гэж өгчээ. За тэгвэл одоо яах вэ гэхээр size дээрээ alt дараад маус нэгээ дарна. Тэгээ эндээс зааж өгдөгийг одоо энэ слайдер руу ингээд заагаад өгчнө. За магадгүй та нарт бол энэ effects нь бол энэ project-ийн арт бол ингээд байж байгаа байх. Гэт project-ийн арт. Тэгэхээр тэр нь бол ялгаагүй бид нар ерөөсөндөөс effect control-оо нээж байгаа л энийг явж татаал ийшээ заагаад өгчнө гэсэн үг. Тэгэхэд бол шууд энийг дагаа авчна. За одоо бүгд энийг слайдерыг хөдлөөд үзэх юм бол яах вэ? Энэ одоо size буюу хэмжээний өөрчлөлтөд байна гэсэн үг. За энэ дээр дахиад expression controls-оос дахиад slider control гэдэг эндээс stroke-ны зузааныг энэ заагаад өгчнөө. Энийг stroke гэж өгч зүгээр. За тийм ухтай alt дарж байгаа дарангуудаа эндээс ишээ заагаад өгч. Тэгээ одоо бол удирдлагын нэлээд айтайхан болсон. Энийг шууд ellipse эсвэл circle ч юм уу тэгээд өгч. За ellipse гэдэг өгч. За тэгээд энийг бол ингээд зузаан нь бол эндээс өөрчлөх боломжтой болсон. Том жижиг хэмжээг нь өөрчлөх боломжтой болсон. Маш амар болсон. За одоо бид энийг duplicate хийгээд нэг өөр газар тавиад нэлийн зузаан. За энэ нөгөө гарч ирэх байгаа учраас болохгүй. Нэлийн зузаан баг зэргийн имэрдүү хэмжээтэй дахиад нэг газар тавиад за duplicate control D гэж харж байгаа. Нэг duplicate шиг өөр газар тавиад өшөөд за энэ strokes энийг duplicate хийсэн байна сая багшна. За энийг бүр том өшөө нарийнхан одгүй 3 пикселийн ч юм уу иймэрхүү баталтай. За тэрнийхээ ингээ цагийн баг зэрэг ингээ өөр болгоод өгч. Тэгээд энэ дээр нөгөө юу байгаа шүү дээ нөгөө анимашн нь нэлээ easy байгаа учраас бас ингэж гарч иж байна. За бүгдээ энэний keyframe гэсэн утгуудыг харахын тулд keyboard-ын дээрс U усыг дарна. За тэгээд энэний жишээлбэл энэний easy-ийн жоохон багасгах юм бол бүгдээ энийг дарж ороод ингээд shift-ээр дарж байгаа жоохон багасгач. Хитрхи easy байгаа та нэмээ. За иймэрхүү байдлаар. За тэгээд эднийхээ өнгийг бол бид нэр ингээд өснөр өөрчилж болно сонгоод энэ дээрээс stroke-ийн өнгийг одоо юм өгөөд энийг шарч юм уу юм шаран өгөөд иймэрхүү байдлаар. За ингээ гарч ирж байна. За одоо яах вэ гэхээр бүгд энэ дээр буцаагаад устгаад энэ дээр ажиллана. Энэ дээр ажиллана. За энийг яах ёстой вэ гэхээр бид энийг гарч ирсэн юм чинь алга болох ёстой тийм ээ. За тэгэхээр гарч ирж байгаа анимашн явагдсан. Одоо буцаагаад стартыг нь ингээ төсөгч хэрэгтэй. Ингээ төсөгч л гэсэн үг. Эхлээсээ явсан чинь хойноосоо ингээ хойшлоод дуусчихна. За энийг easy суулгаад энэ easy-ийн жоохон басгачнаа ирнэ. Арай хитрхи их easy байгаад. Ингээд. За энэний easy нь бас жоохон их байх хэрэгтэй. За ингээд. За хувлаа энд тавилаа. Бүгд харъя. Энэний одоо эхнийхээ easy-ийг болохоор нэлээд баг бүтэн болсныхан дараа хойноос нь арилгана. Энийх дараа баг бүтэн болж явахт нь хойноос нь арилж эхэлнэ гэсэн. За энийх болохоор ингэсэн. Энийх болохоор яг талд дундаа явж явахт нь арилаад эхэлж байгаа. За дахиад нэг duplicate хийгээд ууг дараад энийх болохоор нилээ дөнгөж эхлээл явж явахт нь буцаад арилаад эхэлж. За тэгэхээр энийг холдуулахгүй бол харж чадахгүй байна. Энд байна. Дөнгөж эхлээл явж явахт нь хойноос нь арилаад эхэлсэн учраас аюу хурдан болчихж байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг easy аюу хурдан учраас бас аюу хурдан нэшээг гүйчихэж байгаа. За ийм 3 өөр төрлийн.
За иймэрхүү байдлаар ингээд нэг анимашн хийж эднийг ингээд хувлаа янз янз болгоо явуулчихна гэсэн үг. Тэгээ ингээд цаг хугацаанд дээр нь жоохон зөрүүнүүд өгөөд рандомлоод за энэ дээр гээд бол шаар нэмэрт өнгөчий. Энэ дээр нэг иймэрдөө усан цохир өнгөчий. Тэгээ яг мэдээ ширэг томруулж жигрүүлж болно. Ингээд тийм ээ. Дупликейт хийх хэрэгтэй. Би энэ строкоо сонгосон байхад дупликейт хийх юм бол энэ эффект нь дупликейт хийгдээд байгаа. Тийм учраас тэгж болохгүй. Тэгээд энэ өнгийг яг өөрөлгөөд нэг юм төшөн болгочих. За тэгээ бүгдээрээ нөгөө нэг бас нэг юм өөрчилж болно. Энэ нь болохоор бүх строкууд нь эндээс адилхан одоо хугацаанаас эхлээд байгаа. Адилхан одоо өнцгөөс юм уу? За тэрийг хоёр янзаар өөрчилж болно. Нэгдүгээр бидний контентсын ellipse animation руу ороод trim path-а энийг offset хийчих юм бол өөр хэсгээс эхлүүлнэ гэсэн үг. Мөн шууд одоо энэ анимашна нэг жишээлбэл харъя. Шууд энэ дээр rotation гарч ирээд баг зэрэг өөрчилчих юм бол өөр газараас эхэлчихнэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар ерөөдөө рандомлоод ингээд ийм анимашнуудыг бол хийж болох нь байна. За бас нэг өөр төрлийн анимашн байсан. За тэр нь ямар байсан гэхэлэр энийг duplication дээр тавьж хагаад нэг харъя. Энд дээр бид нэр болохоор одоо trim path-ыг устгах. Тийм үү шууд ийм дүрстэй болчихно гэсэн үг. Тэр нь зөв шууд томроодсон. Тэрийг яаж хийх вэ гэхээр зүгээр ингэж болно. Scale-ийг бид нэр ингээд шууд томруулад хийчих болно. 0 байж байгаа scale-ийг ингээд томруулад. Энэ дээр easy зүгүүд Санга easy зүгүүд тэгэн гутаа нэг одоо easy зүгүүд томорчод арилгах нь болохоор энэ stroke-ийг багасгах гэсэн үг. Stroke bit. За энэ дээр бүгдээ нэг юу удирдлага руу заагаад өгч учраас анимашныг бол одоо үндсэн контентын stroke bit-ээс биш effect-ийн stroke гэдэг одоо утгыг бол анимашнд оруулж өгнө гэсэн үг. Энийг 0 болгоч гасгавшээ. 0. За энэ дээр keyboard-ноос уусгээ дараад бүх keyframe-үүд гараад ирээд энийг easy. За магадгүй нөгөө нэг stroke нь анханасаа нэлийн зузаан бас байж болно тийм ээ. Иймэрхүү болдог ч юм. За нэг үндсэндээ scale нь томроод гарч ирж яхад нөгөө stroke-ны зузаан нь ингээ нарийсаар 0 болоод ингээ алга болчихно гэсэн үг. Ийм юм шин. За энэ ингээ нэг төрлийн анимашн. За дахиад энийг нэг хувлаад энэ хажуутал тавиад энийг өөрөөр хийчих. Одоо яах вэ гэхээр бүгд энийг scale-ийг нь гаргаж ирж хагаад scale анимашн устгах. За тэгээд гэж хагаад энэний томор зур зарж байгааг нь бас устгах. Энэ дээр ерөөсөө ийм өгнө. За тэгээд stroke-ийг нь болохоор бүгдээ энийг баг зэрэг зузаан болгоод өгчээ. Эндээс effect-ийн stroke size за эндээс шууд өөрчилж болно. Нэгэнсэндээ яг юм бүрэн юм шиг болгоно гэсэн үг. За тэгтээ арай юм том биш. Иймэрхүү ч юм уу те. Ингээд. За нэг keyboard-ноос баг зэрэг нэмээд. Голынх нь харна харагдахгүй болтол нэмээд өгч. За ингээд нэг дүрстэй болцсон. За энэ дээрээ бүгдээрээ ellipse animation гэдгийг сонгоод энэ дээр trim path нэг өгөөд одоо энэ trim path нь яаж ажиллах вэ гэхээр дүүрч нь яг бүргийн дүрс шиг харагдаж байгаа. Энэ нь болохоор ингээд огтлж байгаа энэ биолог шиг юм шиг писа шиг харагдах гэсэн үг. Эндээс ингээд өгч. Тэгээд нэрийг бүгдийг хамтдаа keyframe дээр маус аваад easy гээд ингээд
хамтдан сонгоод shift орж яагаад ингээд татаад өгч. Зя. За ийм. За ерөөдөө trim pad-аар айгүйх анимашн хийдэг. Тэгэхээр trim pad-ыг сайн ашиглаж сурчих хэрэгтэй. За ингээд бидний анхны хийсэн төрөлбөрийн зурааснуудтай гинэ. Бүрэнхий дүрснүүдтэй анимашн бэлэн боллоо. За цааш нь харъя. За бид нар сая энэ хэдийг харсан. Энэ хэдийг унтраагаад одоо энэ борын анимашнуудыг харъя да. Энд ямар юм бэ? За энд бол за саяны хийсэнтэй ер нь бол төстэй ингээд томроод алга болж байгаа анимашн байна гэсэн үг. Сая бид нэр энд хийсэн энэ анимашнтэй төстэй энийг ингээ ховлж тавиад жоохон өөр утга өгч болно. Энийг жижигрүүлээд энийг бүдүүн болдог ч юм уу. Гэх юм ээ. Дунд нь ингээд утга өгч чинь гэсэн үг. Энэ хэмжээнд нь дунд нь нэлээд том болж байгаа. Анхнаасаа жижиг 0 ч юм байжсэн аа. Ингэж мгээд одоо ингээд цохоогоод гоё анимашн хийгээвч болно гэсэн үг. Дээрээс бид нэг харуул. За ер нь л хоорондоо их адилхан. Яг нэг энэ бол жишээ нь ингэж юм. Томрохгүйгээр зүгээр за энийг хөвлөчээ. Тэгээд ийш нь тавьчих. Өөж дараад энэ бол ингээд скейл нь томрохгүйгээр энийг ингээд скейл нь томрохгүйгээр анхнаасаа 0 байж байгаа. За энийг ганцхан харъя. Анхнаасаа зузаан нь 0 байж байгаад томроод буцаагаад 0 болж байгаа. Ийм. За энийг бол бид нар ингээд бас амархан чинь энэний энэ за цагийн зүг энэ тэнд явуулж байгаад ингээд юмны өөрчлөлт хамлын нэг баахан кипер өмсч энэ учраас яг киперийн цагтаа тохируулж байгаад энийг өгч явах хэрэгтэй шүү. За тэгээ энэний өнгийг бас жоохон өөрчилж байл та ингээд. Тийм ээ. Энд ч юм тавьчих. За түүний дараа эдгээр усан цэнхэр лэрүүдийг харъя да. За бас л ер нь төстэй. Энд бол ингээд томроод ихэрчгтэй алга болж байгаа. За яаж ингэж ойж томорж байгаа бүгдээрээ хийж үзье. Бид нар нөгөө бүр өмнөх анимашны тасгалтыг бөмбөг байхыг харсан. Яг тэрнтэй адилхан ерөөхдөө бол за энэ дээр бүгдээр энийг олгочих. Энийг scale-ийг duplicate хийнэ. Тэгвэл бид нарт энэ анимашнуудын дараанаас хэрэгтэй учраас энд тавьж байгаад энийг жоохон stroke нарийнхан болгочих. Тэгээд scale дээр нь ах бол 0 өгөөд энэ анимашныг дангаар нь харчих. Энийг ингээд цагаан бонкетээр дараад 0 өгөөд энийг мэдээж хэрэг easy болгоод тэгээд нэг юм хэдийн хэрэгтэй. Бид энэ дээр хитэн keyframe хэрэгтэй. Энээс хойш нөгөө ойгоод байгаа учраас энд нэг keyframe ингээд за энд нэг өгч. За тэгээд дээрээ энэ дээр нэг баг зэрэг өөрчлөөл өгч гэвэл. За энэ дээр дахиад нэг өгөөд буцаад ингэж. За тэгээд нэрийг за энэ дээр ингэж дарж агаад энийг ингэ scale-ж томруулж жигрүүлж болдог байгаа шүү. Ингээд keyframe-ийн хоорондын зайг нь жоохон ойртуулж байна гэсэн. За мэдээж хэргийн бас ингэ дээшигээ баг тэрийг илүү гарах хэрэгтэй. Жоохон ингээд. За энэ хэсгийг ингээд маусаа ингээд алт төвчдөр дараад урагшлуул арчиж байгаа. Тэгээ энэ чинь нөгөө ойгоо жижигж байгаа учраас багасах хэрэгтэй утгах нь тийм ээ. За иймэрхүү байдлаар ерөөдөө ингээд ойж томорж гарч ирж байгаа. Энэ маш нүглэж чинь энэ дээр rotation-ыг жоохон өөрчилж өөр газараас болгоод. Чия. Эдгээр анимашнууд нь ингээд болсон байна. За эндээс харцгаая. Энд. За энд бол гоё хэсэг бүлэг ийм төрснүүд байна. За эдгэрийг одоо бүгдээ ингээд нэг төрлийн анимашн юм чинь ингээд нэг юм өнгөөгөөд орчихно. Энд дээр дахиад тэр нүдийг авч. За энэ дээр дахиад shape layer өгөөд. За shape layer дээрээ
rectangle өгөөд энэ дээр stroke өгөөд за тэгээ нэг ийш нь болгоод rotation-ыг 45 градус өгч ингээд за голд. За мэдээж хэрэг бид нэр энэ дээр юу хэрэгтэй вэ гэхээр expression mouse-ээр дараад байгаа шүүгч effect control дээр шууд layer дээрээ дараад effect гэж ороод expression хэмдээ slider ингээ өгч болно. За энэ дэр ингээ size гэдэг өгч rectangle-ийн size-ыг алтараад ишиг холбоод тийм ээ гэдэг амарлах чинь. За тэгээ мөн адилхан энэ дээр expression control-ийн slider control өгөөд enter дараад нэрэн дээр нь enter дараад энийг stroke гогч за бүр зузаан enter бичсэн ш болно да. Stroke-ны энэ дээр ишин зоогч наа. За эндээс ингээ гоё дэртэгдэнэ гэсэн. За одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж хэрэг trim path хэрэгтэй. Trim path нь нэг нь ойлгоод нэрийг ингээд дэш хэрэг баасаар зөрүүлнэ. Энэ дээр offset хийхдэггүй. Энийг 100 болоход тэгвэл за хамтдаа ингээд сонгоод энийг ингээд нэр дээр нь дарчихлаар энэ хоёр keyframe хамтдаа сонгогчдөг. Нэг хамтдаа сонгоод ингээд өгчих юм бол эхлэлэнч 100 төгсгөлөнч дууг хоёулыг ингээд өөрчилчтэй шүү. Тийм учраас энэ дэр боломжтой хэрэгтэй. Яг keyframe-ээ сонгоод энэ нутгуудыг өөрчлөхгүй болохгүй. За яг эхнийхээ арилгачийн толгойр хөлөх гэдэг байвал ингээд зурагдаад гараад ирчих чинь гэсэн үг. Дахиад хоёр дахьыг нөгөө зурагдаад гараад одоо ингээд 0-оос 100 хүртэл бүх юм харагдаад шүү дээ. Тэнгуут 0 буюу ихтэлээс нь буцаад хойш нь нэг чинь явуулаад арилгачихж байгаа байхгүй юу? Ерөөсөө л ийм ингийн зүйл болж байгаа энэ дээр easy өгөөд за тэгэхээр ингээд жоохон татаж өгөөд за багш нь бол ингээд юм энэ дээр motion 2 гээд ийм плагин гаднаас суулгасан нэмэлтийн плагин ашиглаад энэгээр бол энэ easy-ийг амархан өгчдөг. За энэ дээр жишээлбэл бүгд нэг control дээр дарж байгаа keyboard дээр дарчих юм бол easy нь арилчна. За тэгээ keyframe-үүдээ сонгоод энэ motion дээр нэг жоох нэмээд өгч юм бол энэ ингээд easy болчихно. За бүгдээ энэ дээрээс харъя. Тэгээрээ сонгоод энийг ингээд багасгах юм бол ийм хэсэг юм бол ийм болоод easy болдог. За энийг бол багш надаа ингээд цааш ашиглаа явчихна. Энэ motion 2-ыг одоо нэрээр нь empty motion 2 гэж байдаг. Энэ плагиныг одоо нэрээр нь татаад заврын дагуу суулгачих юм бол бас ийм үйлдэлийг хэлбэрчилдэг амар байгаа шүү. За ингээд өгж дараад за аюу хурдан учраас энийг бүх keyframe-уудаа сонгоод alt төвчнөрөө дараа жоохон сонгочихъя. За иймэрхүү. Тэгээ энэ үзүүрийн жоохон гоё бөмбөлөг тэ дугуй болгоё гэх юм бол энэ line cap-ыг round cap болгож байгаа. Stroke-ны effect-тэй. Бид нар өмнөх хичээл дээр үтсэн. За өмнөх хичээлүүдээс сайн дагаж хийж юмнуудаа давтж байгаа дараа хичээл үзэж байгаарэ. Тэгэхгүй бол олон шин юм заагаад байгаа юм шиг санагдаад байгаа учраас. За иймэрхүү. За тэгэл энийг duplicate хийгээл энэ duplicate хийснийхаа size-ыг нэмээл stroke-ийг жоохон багасгаал хэсгээл. За тэгээ одоо энэ дээр яг мэдээж өөр газараас явахын тулд бид нар эндээс stroke биш trim path-ны offset-ийг ингээд өөрчилчих юм бол өөр газараас. За дахиад нэг duplicate хийгээд энэний size-ыг нь бүржүүлж гэдэг. Тэгээд эдгээрийн өнгийг өөрчилж болно шүү дээ, тийм ээ. Жишээлбэл энэний өнгийг магадгүй юм буруулаа ингээд. Энэний өнгийг юм чигэрч юм уу. За энэ амар улаан жогсон юм байна. Тэгэхээр энийг жоох юм болгочих. Юм хүч юм уу? Тэгээд зэрэг явуулахгүй гэж үзвэл зэрэг ингэ жоохон зөрүүлчихнэ. Эдрийг ч гэсэн ингэ хойш нь оршин ингэ зөрүүлчихнэ. Тэгэхээр эдгэр чинь нөгөө нүдийг хаацсан учраас харагдахгүй ба тийм ээ. За тэгэхээр мэдээж хэрэг интийн тус ингэ ирэлжлээд ажиллахгүй эдрийг жоохон тараах хэрэгтэй. Тэгээд зарим нь юм том божлохгүй зарим бүр жижиглчих хэрэгтэй.
Яг олон layer болохоор заримдаа олоход төвхтэй. Тэг бүгдийг сонгож жагаад уу гэж байгаа. Тэдний анимашнуудаас зөрүүлж болно. За нэг ийм дүрснүүд хийчлээ. Энэ дэр харъя та бүгдээ. Одоо энэ бол яг бидний энд хийсэн за эдгээр ингээд нүдийн хаш энд хийсэн анимашн бол ерөөдөө яг адилхан зурагдчихж байгаа шүү дээ. Нэг зарим нь ингээд хурдан түргэн арилдаг винтерээр зурж болно. Энэ ингээд жоохон шахаад нэг нортуулаад энэ тэ. Айгу хурдан. Эсвэл удаан хэрнээ богинохон зураастай явдаг. Одоо энэ easy жоохон багсах чи. Иймэрхүү бач хад энэ ямар үж вэ? Энийг бүр жигсгээд энэ тавьсан юм шүү дээ. Иймэрхүү ч юм ингээд. Тэрийг бүр жигсгэж тэн тавих хэрэггүй юм байна. Эндээ л байж. Энийхэн гол авчирч юм. Тэгээ. За иймэрхүү байдлаар л ингээ хийх нь байна. За энэ ингээл трим патыг ашиглаад айгүй их зүйл хийгээд байгааг бол харж байгаа байх. Тэгэхээр трим пат оператор айгүй сайн сурах хэрэгтэй гэсэн үг. За энд ямар анимашнууд байна? Харъя та. Энд гоё анимашн. За нэг хөтөр хийж харъя. За энэ амархан одоо эндээс бид нэр pen tool аваад филийг байхгүй болгоод за stroke-ийг цаанаар нэг жоохон 10 пиксел өгчээ. Ингэж татаад за ингээ нэг иймэрхүү. За тэгээд буцаад сумаа аваад энэ ингээд өөрчилж болно. Ерөөдөө патыг бол ингээд сумаар өөрчилдөг. Нэг анхаарах зүйл нь pen tool-ээр зурж явж хагаад төгсгөлийн цэг дээр дарчаад эхлэлийн цэг дээр ингээд дарахад pen tool-ийн доор бөөрөнгийн тэмдэг гарах юм бол энэ хоёр ингээд нийлнэ гэсэн үг шүү. Тэгэхээр аль болох юм нийлэхгүй юм хийж бол энэ дээр нахаараа мартаад нийлүүлчихв. Тэгээд pen tool-ээр ингээд дүрс зурчаад за энэ нөгөө нэг layer дээр хамттан давхар зурчих. За pen tool-ээр ингээд дүрс зурчаад дараа нь энэнийхэн point-уудыг өөрчлөхөөр ингээд болдгоо. Энэ бол шууд layer-ийн scale-ийг өөрчлөөд хараарай. Анзаарах юм бол энэ дээр ингээд scale-ийн юм гараад ирчих учраас. За бүгд энийг contents-с энэ shape гэж нэ. За энийг устгах. Бид нэр layer-ийг сонгочод хийсэн учраас хоосон газар дарж агаад pen tool-ыг аваад ингээд өгч. Тэгээ шууд pen tool-ийн дундаас нь ингээд зөөгөө ингээд өөрчилж болдог. Тэгтээ анхаараа энэ дээр тарч дээр зах юм бол нийлнэ. Эхлэл төгсгөл хоёрыг. За мөн энийгээ дараа нь өөрчлөе гэх нэг өөр газар дарж явж байгаад pen tool бишээ сумаа аваад энийг ингээд өөрчлөхээр өөрчлөгдөхгүй зөөгтөн. Эндээс татвал ингээд өөрчлөх болохгүй. Scale нь болчихно. Яаж өөрчлөх вэ гэхээр энэ дээр pen tool буцааж авч жагаад аль нэг point-ын дээр нь сонгоод дараад өгч. Гэт. Тэгээ буцаагаад сумаа аваад өөрчлөл амар. Тэгвэл pen tool-ээр өөрчлөөд байвал зурчих ч юм уу юм эвтчих магадaltaй. За нэг юм шаарч юм болгоч. За тэгээд за баг мэдж байгаа хэ нэг бүгдээрээ тухайн группээ сонгож өгөөд trim path нэмээд trim path-аа анимашн оруулаад өгч штэ. За мэдээч хэрэг эхлэл дээр л юм байхгүй байна. Тэгээд төгсгөл дээр ирэхэд энэ гоё ингээд зурагдана гэсэн үг. Тэгээ яах вэ? Эхлэлээсээ буцаад арилж эхэлнэ. Гэл. Тэнийг жоохон онцлуулж. За багшны key pyramid ингээд хамтдан сонгохдоо бүгдийг хамтдан сонгоод мауса цагийн зүг эхний фрейм дээр авчиад ингээд ишин зөөж байгаа шүү. Эхний фрейм чинь эхний key frame дээр авчиад. Яг дундаас нь бас байж болно л доо. Ингээд. За тийм айгу удаан байгаа учраас энийг боцоо татгшин түлхээд өгье. За энэ нүдийг унтраагаад гэж дараад. За нэг болцсон. За хоёр дахь нь duplicate хийлээ. Duplicate хийгээд жоохон дээшлүүлээд pen tool аваад ингээд үегээ дарж сумаа аваад ингээд хэлбэрийн жоох өөрчилж. За дараад key pyramid гаргаж ирээд бүр хурдан болгоод тоошлуулж. За тэгээ яг энэ бид нар stroke-ийн өнгийг өөрчлөөд ч юм уу хүчж болно.
Тэг жоохон дээшлүүлчихье. Их тавцах гэдэг бол за тэгээд duplicate хийгээд уудараа тэрнийг бүр өөртөлчих юм бол илүү нарийнхан явна гэсэн үг. Тэгээ нэг дээшлүүлээд G дарах юм бол энэ pen tool-ыг авдаг гэж байгаа. Эндээс keyboard дээр харагдана. Ингээд V-гээ дараад бүрнхий гараад ирэл V-гээ дарчих хэрэгтэй шүү. Бүр жижигхэн зураас явуулъя. Тэр энэ дээр ингээд аюу хурдан. Гэхдээ хэд хурдан явуулахын тулд хойтлон хоёрыг хойшлуулчих. Тэгээ энэ жижигхэн зураас duplicate хийлээ. Энд дор тавлаа. Өнгийг өөрчлөлөө. Ийм болоолаа. G дарлаа. Өөрчлөлөө, V дарлаа. Өөрчлөлөө. Өшнөш нь алгад хэрэгтэй. Та иймэрхүү. Маш гоё ease байна те. Бид нар энэ дээр нөгөө зүгээр ямар ч ease өгөөгүй зүгээр юу өгсөн штэ. Keyframe-ийн зүгээр ингээ өгсөн. Тэгэхээр энэ дээр ease болох хэрэгтэй. Ингээд ease болох хэрэгтэй гэсэн үг. За тэгээ энэ дэрийнхээ ease ингээ нэмээд өгч. За тэг төсөглийн ингээд зөвхөн сонгоод тэр ease-ийг нэлээд нэмээд эхлэлүүдийн ease-ийг жоохон багасгаад за заримдаа нэг эсрэгээр ордог эндийг speed graphic-ыг нь харах хэрэгтэй. Тэгээд болохгүй байгаа байвал энийг жоохон хойш нь татна. За иймэрхүү байдлаар та тэгээд нэг бүрчлэн бас ажиллаж болно. Ингэж харж байгаа л нийсийг татдаг ч юм уу, түлхдэг ч юм уу ингээд өөртөөхөө туртаа яаж гоё харагдчихвол чин тэрүүгээр хийгээд өгчих. Тэгэл бол. Зя ингээд ерөөхдөө бол бидний аргачлал бол трипатаар дүрснүүдийг дандаа таслах аргаар л хийгээд байгаа. Тэднийхээ том жижиг хэмжээгээр нь жоо ажиллаж болно. Бүгдээр энэ дээр нөгөө нэг юуг нь stroke нот зузаан эндээс контрол өгөх юм шүү дээ. Энийг дээрс нь бол ингээд өөрчилж болно. За мөн энэ дээр size гэж байхгүй учраас яг эндээс өөрчлөл өгч асуудалгүй. Ингээд зя юм болсон. Ийм болсон байна. За тэрийг хаагаад дараа нь энэ хоёр дээр юу харъя. Ийм зя нэг яаж харъя. За эднэр бол зүгээр scale гэж гарч ирээд тэгээд нэг positionтэй юм байж байгаа юм байна. Энд дээр rectangle өгөөд stroke өгч. Тэгээд stroke нь баг зэргийн тодорхой хэмжээний гоё цуцаантай. За энэ дээр expression control, slider control, size гээд алтаад бүрэн дөрөгч. Буцаад алтарчих. Алт дараад ишин даад өгчнөө. Зяатыг нэг баг зэрэг нэмээд энэ дээр өшөө гоё нэг юм өгч. Expression дахиад slider гомхтой энийг round corner гэдэг болонгийнх нь гоё roundness-ийн ишин заагаад өгч бүгдэр. Зя ингээд гоё shape-тэй болчлаа. Томорсон ч гэсэн бидний round corner ингээд гоё өгч болно гэсэн үг. За одоо гоё ямархан штэ энэ чинь ингээд тэр энийг scale дараад эхлэлээс нь харъя. Scale за энийг хойшлуулна. Scale дараад 0 байна. Тэгээ байж байгаад энэ тэвэндээ байж байгаад эндээс арилна. 0 болгоч шууд. За тэрийг яг easy болох буюу би эндээс шууд ингэж өгчээ. За энийг аваад ингэж харъя та. Байж байгаа арилж ин энэ дээр value-ийг
За ингээд одоо яах вэ гэхээр энэ нь ерөөсөө P хэсгээ дараа position л өгч нь л дөө эндээс ингээд энийг ийшээ явж байгаа. Энэ хоёрын хооронд болж байгаа л. Тэгээд уугээд scale дээр нь шугаа яжлаад өгчих юм бол гоё л. За энийг бүр ингэж зөвхөр. Гэж энэнийг нийс инлээ одоо. Гинт огцом гарч ирээд. Та нэг юмрхүү. Тэгээ энэ нэг хувилбар. За хоёр дахь хувилбарыг тэгээ ингээд duplicate хийж аваад duplicate хийгээд арчаа. Тэгээ нэг мэдээж хэрэг бид нэг position өгсөн байгаа учраас одоо шууд хамаагүй зөөжлөхгүй яа тэгэхээр шууд дунд нь ийм position-ийн ийм keyframe орчин. Тэгэхээр эхний keyframe дээр авчиж хагаад position-ийн нэрэн дээр дараа бүх position-ийн keyframe-ийг сонгоцсныхаа дараа энийг бол зөөж болно. За тэгэх юм бол өөр газар очно гэсэн үг. За тэгээд энэ scale-ийг гаргаж ирээд энэ animation-ийнх нь scale-ийнх нь нутгийг нь газрыг өөрлөлт өгч. За тэгээд аль нь гоё нь өөрсдийнх нь таалагдж байгаагаар тэгээд ямар хөө ажил хийж байгаас шалтгаалаад янз янз болгоод ингэ явуулчих гэсэн. Тэгээд хүн ингэж бас хуцаа нэг богинохон байвал ихсгэж болно. Тийм ээ. Тэгээ нэг юм мэдээж хэрэг цог сонгох хэрэгтэй. Энэ position-ч гэсэн ингэж өгчүүлгээр. За их бол байлгаж болохгүй. За иймэрхүү байдлаар. Тэгээд duplicate хийлээ. Пигээ дарлаа. Төгсгөл дээр нь тавьж 2 keyframe-аас сонгож болно. Тэгээд аль нэг газар авчиад дунд нь харъя. Нэг харах юм бол нэг жижигрүүлж тэнийг багсгач. За юм болж байна. За иймэрхүү байдлаар тэгээд эдрийнхэн бид нар дотор ингээд дүрс мөрс юм ингээд солиод ичж болно шүү дээ. Нэг ингээд жишээлбэл контентийнх нь нэг энэ дээр энэ хоёрыг шууд сонгоод групплээд энийг нүдийн нануулаад энэ дээр нэмэх нь polystar өгөөд stroke өгөөд энэ хоёрыг групплчээ. Тэгээд polystar-ийн хэмжээнүүдийг багасгах нь outer radius-ийн мэдээж хэрэг багасгах нь inner radius-ийн багасгах нь inner radius-ийн CO тэгээд ингээд roundness багцрах өгөвчээ. Гэж юм тий. Тэгээд ингээд яг адилхан томрлоо жишгэлээ. Энд дээр нэг юм гоё нэмж өгч болох нь бид нар энэ group дээр transform дээр нэг ингэж болно. Rotation хийж болно. Эргэлдэж байгаа болж болно замдаа. Rotation дээр дарлаа. Энд дэр хэд юм хөөч юм. Бүр их байсан ч болно. За ингээл бид нар гоё анимашнуудыг хийчнэ гэсэн. Ингээд за түүний дараа ямар анимашн байгааг харцгаая. Биднэрт энд ямар нэг нүдэн дээр ISO дарцсан байхгүй л биш ээ. Тэр энэ дээр дарна. За энэ ер нь төрнийхтэй нэлээд төстэй. Тэр өөр төрснүүд байна. Энийг тураалгасан. Шинэ зүйлсүүдийг харъя. Хараагүй зүйлсүүдийг. За энд burst буюу одоо нэг цацраг төрлийн анимашнууд гарч ирж байна. За цацраг төрлийн анимашн нь болохоор хоёр төрлийн юу ашиглана. Effector буюу operator ашиглана. За бүгдрээ нэг яаж ихийг харъя. За эндээс сүүлтийн эдгэрийг аниулчих. За эндээс дахиад шинэ layer үсгээд layer
shape layer гэдэг энэ дээрс одоо anchor point-ыг харж байна. За одоо яг хөөхлөр pen tool-ыг аваад төвөөс нь гадагш нэг юм stroke зурж өгье. Энэ бол хүрээ байхгүй. Жишээ дөрвөлтийн байхгүй stroke гэж байгаа. За тэгээд энийг бид нар яг layer-ийн төв дээр байх хэрэгтэй. Тэгэхээр энийг хоёулын V хэсгээ дараад ингээ хоёулын хамтдан сонгоод layer-ийн төв буюу энэ гол дээр бүгсэн сайн анхнаасаа жоохон буруу далий зурцсан байна. Тэгтээ зүгээр энийг үүдэрээ ингээд авчиж болно. Ингээд авчиж чинь. Тэгээд эндээс буцаад энийг гаргачих. Ctrl R гээд шугам гаргаж ирнэ тата тавьчихж байгаа юм. Тэгээ нэг уцаад ингээд гаргачих. Ctrl R-ыг хаач. За бүгдээ ингээд яг layer-ийн төв дээр ийм тэгшгэн ийм пат зурчин. За тэгэн гутаа яг хөөхлөр бид нар энэ дээр ямар эффектээр хэрэглэх вэ гэвэл мэдээж хэрэг repeater ашиглана. Repeater нь биднэрт нэг лайныг олон лайн болгож өгч тусалж байгаа. За repeater-ийг түр унтраач бидний өмнөх хичээлээ санах хэрэгтэй. Repeater яаж ажилладаг талаар. За түүний өмнө trim path хэрэгтэй. Бид нөгөө цацарж байгаа анимашн чинь ингээд гарч ирээд арилаад гааз. Тэгэхээр эндээс бид нэр яг түрүүний адилхан анимашн их хэрэгтэй гэсэн үг. Эндээс энэ мэдээж хэрэг 0 байна. Иш ирэхэд зурагдана. Тэгээ яг уу энэ арилах хэрэгтэй тийм үү? Болох хэрэгтэй. Энэ дээр бол энэ байх хэрэгтэй. За энийг жоохон хурдлуулчих. Бид энийг жоохон томруулад. За иймэрхүү. За эндээс ийшээгээ ингээд зурагдаж байгаа анимашн. За энийг одоо бид нэр repeater-ээр хувилчиж байна. Repeater өгөөд. За тэгэхээр яг зэрэг явж байгаа анимашн болно. За тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр бид нар энийг ийш нь ингээд repeater-ийн transform-ыг харъя. 100 pixel-ээс ч юм уу ийш нь ингээд автах хэрэг байна уу? Бид нар цацарж байгаа анимашн төвөөс нь ингээд ийш тийш ингээд цацруулах гэдэг. Тэгэхээр бид нэр тийм position-ийг нийслүүлэх хэрэг байхгүй гэсэн. 0. Яг төв дээр нь 3 ч юм уу. За нэг 8, 6 тавтуулчих. Яг энэ өөр дээрээ 6 тавталчлаа. Яах ёстой вэ гэхээр энийг эргүүлэх ёстой. Rotation-ыг нь repeater-ийн rotation-ыг эргүүлнэ. За хэдэн градус эргүүлэх ёстой юм бэ? Тэгэхээр бид нэр тойрог бол 360 гэх тийм ээ. Бид нар 6 тавцсан учраас суух нь 6. Тэгэхээр 60 градусын зайтаагаар тавтж байна гэсэн. За энийг ингээд за яг багш нь энийг нөгөө ингээд аваад ингээд төврийг ойртуулчих юм бол илүү л яг төвөөс гарч иж байгаа анимашн болно. Тэгэхээр одоо юугаар харах хэрэгтэй бид нар. Тэс ингээд хэтэрхий ойртуулсан учраас болохгүй. За тэгээ мэдээж хэрэг энэ trim path-ийнхаа эхлэлийг энийг хараа 5% гэж өгсөн байна. Эндээс 0 байж хэрэгтэй. Тэгжиж байхгүй гэсэн үг шүү дээ. За ийм цацарч байгаа юм шиг нэгц. За энэ дээр хэд юмыг анхаарах хэрэгтэй. Зүгээр цацралтын хурд болж гин үү? Цацраад явж байхдаа энэ арилж явах нь болж гин үү? Буюу нөгөө trim path чинь анимашн болж гин үү? Энийг бид нэр сонголоо easy болгочих. Тэгвэл гоё харагдана. Easy болгож жоо нэмээд өгчээ. За ингэж гоё болчих чинь гэсэн. Бидний цацрынхаа том жижигрүүлж болно. Шууд төвөөсөө цацрахгүй хийе гэвэл бид энийг duplicate хийчихэд түр ишин тавьчих. За төвөөсөө биш явуулахын тулд яах вэ гэхээр төвөөсөө ишин зургаж байгаа анимашн хийх учраас тэгж байгаа. Тэр бид энийг pen tool аваад ихтийнхээ сонгоод төгсгөлийг сонгохдоо бид энийг авах хэрэгтэй. Shift-ээр дараа сонгоод. Тэгээд дээш нь зөөгөөд shift-ээр дарж байгаа дахиад төгсгөлийн цэгийг байхгүй болгоод тэгээд тэрийг дахиад сонгоод доошлуулаад богино хүн болгоч бол. За ийм болж байна гэсэн. Энийг жоохон доош нь зөөгчий. Ингээд. За ингээ өөр цацраг хийчлээ бид нар. Олон болгож болно тийм ээ. Нэг контентсийн repeater-ийг тавталтын 8 ч юм болгож штэ. Ингээд 8 болгоод тэг яг хуу 8 болсон чинь яг тэгш 8 бол харагдахын тулд rotation-ыг нь 360-ыг хуваах нь 8 гээд өөр утгыг нь олоод 40 45 градус гэдэг. За ийм.
Тэгэл энэний нөгөө өнцгийн бүрэн клик хэмэл stroke-ийн line cap round cap болгоч тийм ээ. За иймэрхүү. Duplicate length тавьлаа. White. За. Нэжээр зөрүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгчиж гоё харагдана. Тэгээ бусад дүрснүүдээ өгчээ. Ер нь бусад дүрснүүдээ өгсөн байж хаад хэдүүл одоо шин дүрснүүдийнхаа нөгөө энэ уртал дээр ингээд авчна. Тэст бүгд зэрэг явж байна те. Тэгэхээр заримыг нь хойшлуулж ураад ингээд явах хэрэгтэй. За цаг дээр нь жоохон ажиллахад бол та чадах бах та нар. Хамгийн гол нь бидний дүрснийх анимашныг яаж хийх харж байгаа. Зя эндээс эдгэрийг харъя. Тэр нь ямар анимашнтай юм бэ? За юм байна. За энэ анимашн бол бид нэр хийж чадна. Зя ингээд ерөөдөө дүрснүүд нь бол дууссан байна. Ингээд лого гарч ирсэн. За энийг бүгдээр харчих. Лого бол яасан бэ гэхлээр ийм байж байгаа. Layers new layer гээд shape layer гээд энийг яхаа бид нэг logo shape ч юм уу гэдэг өгч. Эндээс polystar fill. За polystar нь ямар байгаа вэ гэхлээр star биш polygon байгаа. Тэгээ энийг харсан. Polygon ууз. Тэгээ энэ нь 6 point-тай polygon. Энэ 6 point-тай. Тэгээ энийг цагаагууд энийг өгшин цагаа өгсөн байж энэ дээрээс яг энийг нэг round corner болгоод roundness-ийн жоохон хэсэгч юм бол гоё болчихно. За тэгэн гутаа энэ дээр ийм байгаа. Position жоохон доошоо гүйж байгаа анимашн байгаа. Дээрээс доошоо гүйж байгаа. Мэдээж хэрэг ингээд easy болох хэрэгтэй. Тэгээд scale-ийг бид 0 гээд өгөх хэрэгтэй. Easy байх хэрэгтэй. Та давхцах хэрэгтэй байна. Хитрхи хурдан байгаа тавил хойшлуулна. Зя ингээд тэгэн гутаа логого оруулж ирээд лого shape-ийн дээр scale-ийг богсоход тэгэн гутаа яг одоо нөгөө бидний өмнө нь анимашн мөч зангидж анимашн ихтэй parent толбож ирсэн. Яг түүнтэй адилхан parent толбож юм бол одоо энийг дагаавталчихна л гэсэн үг. Зя ингээд бид нэр shape layer-уудыг ашиглан гоё дүрснүүд хөдөлгөөд логоны анимашн мараа хийчлээ. За ингээд гарч ирсний дараа нэг burst animation буюу цацардаг анимашны болчихныг гофта хойшлуулад ингээд лого shape-ийн хард оруулаад энийг гэхдээ нэг яг тэндээс биш төлөөний гоё дараад V дараад энэ хавс багсгаж өгнө. Зя тэгээд stroke-н дээр round cap өгч. Энийг цаагч. Нэг ингэнэ багш нэг жоохон 6 пиксел болгож жоохон нарийнхан болгоод шпитрээ 15 ч юм олон болгоч. За тэгснэ энэ дээр яг хаа rotation 360-ыг хуваах нь 15 гэдэгч. Уугж дараад энэ дэрийг болгоч. Зя хитрхи ихтэй. За иймэрхүү байдлаар. За энэ дээр бас нэг юм гоё юм хийж өгч болно. Тэр нь юу юм бэ гэхлээр масклах анимашн энийг
Бид нэр шууд дүрсээ сонгоод дээр нь маскны дүрсээ сонгоод явахлаар бид нар маск явахгүй байгаа тийм учраас пен түлээ дүрсээ сонгочоод бид нар энэ shape биш mask гэдэг энийг сонгоод өгөх хэрэгтэй. За M дээр mask гарч ирнэ. Mask path гээд энийг энэ дээр бол path-ны анимашн доор байна гэж өгч. Тэгээд ингээд дуусахад энэ дэвшлээд бүтэн орчин. За бидний энийг өөр дүрсэн дээр маск өгсөн байна. Тийм учраас энэ маск гэдэг сонгоод катлаад за дараагийн хичээл дээр бол маскын талаар илүү дэлгэрэнгүй үзэн. Гэхдээ багшны дээр цугсан харуулчих. Пастлж. За энэ яаж нэхэр маск ингээд энийг гаргаж ирж байгаа. За энэний ууг дараад энэний анимашныг нь иш нойрхон болгоно. Яа ингээд гой дүрс гарч ирж байна да. Бид нар энийг маскыг дахиж копидод логон дээр өгчнө. Paste гэдэг. За тийм логч өөрөө жижиг учраас бид нар маскаараа өөр орчиж байгаа. Ууг дараад маскаа тэр гой төхрүүлээд өгчээ. Бүх маскаа сонгоод хоёр дараад энийг за ингэж болно. За масканд дэсэн устгаад маск гэсэн нэрийн дараа тусгаад лого shape duplicate хийгээд дээдлэлт нь гаргангуудаа бид энийг дээрээс alpha mat гэдэг өгч. За энэ нь яаж байгаа юм бэ гэхлээр доотлогыг нь түр хаач. Энэ нь бид нар alpha гэдэг нь дээдлийн дүрсний энэ яг бодит харагдаж байгаа дүрсээр нь доотлын дүрсийг бас тодорхойлно гэдэг юм эффект өгч байгаа юм. Тэгэхээр дээдлийн дүрс зурагдж явах үед яг энэтэй адилхан байдлаар доотлын дүрс харагдана. За энийг дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзчихнэ зүгээр багшны энийг яг өмнө хийсэн анимашнтайгаа адилхан болохын тулд ингэ хийчихэж байгаа шүү. Яа ингэж. За хичээлийн анхааралтай үзээд ухрааж үзээд бүх зүйлсийг дагаад тэгэрээ гэх юм бол яг адилхан юм анимашн хийж болно. За ингээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ shape layer-үүдээр ийм төрөл бүрийн дүрс анимашн хийхийг үзлээ. Хичээлээ маш сайн давтаад нэг бүрчлэн анимашнуудаа дуурайлгаж хийж үзээрэй. Тэгжиж дараагийн удаад дараа хичээлээр бид нэр илүү хүнд анимашнууд хийх, илүү хүнд хичээлүүд хийхэд одоо дагаад хийх боломжтой болно гэсэн үг. За мөн өөрөө бие дагаад янз бүр юм хийхэд мартахгүй сайн дасгал болгоод өөрсдийнхөө одоо банк гэдэг зүйл болгоод дасгах хэрэгтэй. Тэгэх юм бол дараагийн удаад айгу хурдан урдан сэтгээд бас гой анимашн хөтөлбөрүүдийг хийх боломжтой болно гэсэн үг. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Баяр таа.